Хүүхдийн төслийг бол үзэл баримтын хүрээнд дэмжиж байгаа юм аа. 96 настай хүүхдийг гэрээс нь аав ээжээс нь салгаад аваад явуучих гэдэг бол маш том харгас үйлдэл байгаа юм. Тэгэхээр энэ 12 жилийн тогтолцоо 6 нас гэдэг энэ юм орж ирээд энэс хойш бол ялангуяа залуу малчин өсөж хөгжих, залуу гэр бүл бэхжид төлөвшөх энэ явдалд энэ бол маш том хар зам татуулсан тогтолцоолдоо угаасаа нэг хэсэг одоо хөдөө гэр бүл саллтын нэг үндсэн шалтгаан нь бол ээж нь сумын төвдөр хөвгтөө араас уучдаг, аав нь малтайгаа үлддэг. Энэ 6 настай хөвгтөй холбоотой ийм шалтгаан байсан. Одоо зөвхөн юу болж байгааг бол мэдэхгүй байна. Тэгвэл одоо олон хөвлөлбөр байгаа бах. Би одоо Сэдвэр жигшүүний танилцуулгыг сонслоо, инкам олон сайтын тайлбарыг сонслоо. Энэ дээр одоо энэ боловсролын хүрээлэнгээс хүн байгаа болов. Энэ багш нар дотор гэхч аав ээж дотор хүүхдтэй 1-2 дугаар ангид нар хичээл заачих хэмжээний боловсролтой аав ээж бол нэлээд байх ёстой. Тийм учраас тэднийг нэг судалж гаргаад тэднэрт зориулсан гараа явуулга энэ хурдан хийчих бол бас энэ багш явуулж заалгах. За тэгээд одоо онлайнаар сургах процессыг бас нэлээд хөнгөлөх хүчин зүйл болж болно. Онлайнаар сурахад бол хэцүү. Одоо сая Төв аймгийн сэргэлийн сумдаар очиход сумын төвдөр сүлжээтэй газар байна, сүлжээгүй цэгүүд байна. Нэг газар очиод мобихов утсаар ярьж болдог, өөр газар ярьж болдог. Тэгэхээр манай энэ сүлжээний нөхцөл байдлаас болоод энэ сургалтанд бас нэлээд хүндрэл үүсэх магадлалтай. Тэгэхээр энэ талын нь бол манай боловсролын яамныхан бас үзэж харж тооцоогоо зөв гаргаарай. Тэгэхээр ер нь үндсэн зарчим болвол 6-7 настай хүүхэд аав ээжээртэйгээ амьдрах ёстой гэдэг ийм зарчимдаар л зөмөрөө тулгуурлаад тусал дэмжиж хуулийн боловсруулгуу болгоод хуульд хэрэггүй журмаараа зохицуулчих асуудлуудыг бас ялгаж гаргаад гэлцүүлгээ явуцад ингээ явуучих гэсэн саналтай байна.